За, сайн бацгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол 2018 онд гарч байсан Psychokinesis хэмээх сонирхолтой нэгэн бүтээл. Банкнд хамгаалагчаар ажилладагч хаяада хажуугаар нь жижигхэн хулгай хийж игдэг. Нас нь бараг 50 дөхөж байгаа ч амьдралдаа бусдаас илүү гарч гайвсан юмгүй нэгэнэр ууланд гүйж яваад санамсаргүй байдлаар нэгэн худгаас ус ууснаар юмсыг бодлынхоо хүчээр удирдах супер чадвартай болчихдог. Тэгснэ циркэд илбчнэр ажилд орж мөнгө олохын тулд янз бүрийн л ажлуудыг хийж үздэг. Энэ бүхнийхээ хажуугаар тэр олон жилийн өмнө хаяж явсан Руми хэмээх охиндоо туслах хэрэгтэй болно. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Руми хэмээх энэ охин ээжийнхээ хамтаар жижигхэн худалдааны төвд шарсан дахианы бизнес эрхэлдэг. Манай хоёрын шарсан дахиа тэр хүнд дээл маш алдартай учраас телевизээс ирж ярилцлага авах нь цөөнгүй. Охины байнга ярьдаг нэг зүйл нь олон жилийн өмнө аав нь тэднийг орхиод явхад ээжийнхээ хамтаар ямар хэцүү зүйлстэй нүүр тулгарч ард нь гарснаа хэлдэг. Өөрхөө сэтгэлийнхээ хүнд аавыгаа тэрний ярилцлагыг үзээсэй л гэж хүссэн байх л та. Оройн нь Руми орондоо орчихсон унтаж байтал баахан хүмүүс тэдний хаалгыг нилээ чанга нүдсээр тэрнийг сэрэн. Нүдэ нэгэд харуул газраа байраа чөлөөлөхийг шаардаж буй барилгын ажилчид байдаг. Манай охин тэднийг орж ирэхээс өмнө хуршууд рүүгээ ганцхан дуудлага хийж амжина. Барилгачид тэдний дэлгүүрийн цонхыг хаглаж хаалга үүдийг нэвдээд охины хүчээр тэндээс гарна. Өөнөөс хэдхэн ормын дараа Румигийн ээж дэлгүүртээ хурж ирдэг. Охинд нь хүч хэрэглэж байгааг харсан ээж туслах гэж сарвалцдаг ч юу ч хийж чадахгүй учраас машинаа асааж ажилчдыг хөөх гэж оролдоно. Гэхдээ энэ нь нэг их амжилтанд хүрэлгүй хаашлах мөргөө зогсдог. Барилгачид ээжийг нь машинаа суг татаж гаргаж ирээд зам руу шидчихэд хөөрхөн эмэгтэй толгоогоороо юм мөргөөд ухаан алчдаг. Руми ээжигийн ухаангүй хөвтөж байгааг хараад түүн дээр сандран ирэхэд эргэн тойронд нь нам гүм ноёлож Румигийн ээжээ гэж орилох дуул ганцхан тэнд сонсогдно. Удалгүй ээж охин хоёр туслахаар тэдний хөршүүд ирдэгч ухаангүй хөвтөж байгаа ээжийг нь хараад юун тэмцэл хөөрхөн эмэгтэйг хурдхан эмнэлгийн бараа харуулахаар авч явцгаадаг. Руми хагалгааны өрөөний гадна талдаа санаа зовчихсон ээжийг хүлээн харагдах бол дотор талд нь ээж нь аль хэдийнэ энэ хорвоог орхисон байна. Энэ үеэр тухайн газраас холгүйхэн солирын хилтерхий унаж таар. Солир өөртөө энэ хорвоогийн бус бодисыг агуулах бөгөөд газар тунсан даруйдаад тентхийн усны их булгийг бохирдуулж эхэлдэг. За тэгсэн маргааш өглөөнөө ууланд алхаж явсан хаан гэгч нэгэн аман сангаж ойролцох нэгэн худгаас ус ууж таардаг. Усны амт эхлээд жаахан сонин санагддаг ч манай хүн хитрхи их цангасан байсан учраас хэд сайн балгаж яваад юу ч болоогүй юм шиг тэндээс олдно. Өглөөг сайхан эхлүүлэхэд усны амт нэг их чухал биш учраас хаан ажил руугаа яарвчлан алхана. Манай эрэгтэй банкны хамгаалагчаар ажилладаг. Тухайн өдрийн турш хаан таарсан хүн болгондоо л өглөө нэг жаахан сонио амттай ус уучсан чинь гэдэс эвгүүрхэд байна гэсээр арай гэж л нэг юм 5 цагтай золгоно. Гэдэсний өвчнийг дарах хамгийн найдвартай уламжлалт арга бол сөөжийн учраас сурсан даснараа хаан гэрийнхээ ойр барилах дэлгүүрээс арх авч явдаг. Нэг ундаг датсны дараа дотор нь онгоогоо сайхан болох болов гэтэл эсэргээрээ өвдөлт нь улам хүчтэй улмал ойрхон болоод ир. Бие барьж ядахтаа тэр шүдэн 100 нударга өөрийн мэдлгүй атгатал урд нь байсан цаасан аяг үл мэдэгдэх хүчинд давтаж умигдаад эхэлдэг. Дараа нь тэр гараа судлахад эргэн тойрных нь бүх зүйлсээ төвөөс зүхтах хүчний нөлөөнд давтсан мэт тал тийшээгийн үсрэн отно. Дэлгүүрийн гадна талдаа замбраагүй болчихсон байгааг анзаарсан худалдагч гарч ирээд бухимдсандаа хааныг сэрэж түүнийг хөөгөөд явуулчихдаг. Хог новшоор дүүсэн гэртээ ирээд манай хүн гудсан дээрээ хөвтөд тамхиан гаргаж ирнэ. Тэгээд асаагаараа авахаар гараан сунгатал өнөөх нь өөрөө тэрэн дээр татагдаад ирчихдэг. Энд ч одоо юу болоод өнгөрчих вэ гэсээр хаана год үсрэн босоод асаагаараа эргүүлж тойруулж харснаа. Би уул нь тийм их уугаагүй дээ. Одоо бүр сүүлдээ ганц сондох сөөжүүнд солиордог болж байгаа юм байна л та хэмээн болсон үйл явдлыг нүдэрээ харж биеэрээ мэдэрсэн хэрнээ нэг л итгэж өгдөггүй. Энэхүү төгшүүртэй уур амьсгалыг эвдэж манай хүний утсанд танихгүй дугаараас дуудлага ирдэг. Энэ нь Руми байх бөгөөд хаана явж хөөрхөн охиныг ээжтэй нь хаяад явсан өөдгүй эцэг нь болж таарна. Угаасаа дуулах жаа мэдэн тодорхой штэ тэ. Ээж нас орчихсон би яахаа мэдэхгүй байна гэх өөртөө итгэлгүй ганцаардсан хоолой утасны нөгөө талд сонсогдож байна. Оршуулгын ёслол дээр ойр дотных нь харамсаж байгаагаа илэрхийлж Руми жаахан ч гэсэн хань болцгоо. Хаан тухайн газарт ирж хаалгаар нь ордогч төрсөн охиноо тэр эхлээд таньдаггүй. Румигийн хажуугаар тэр хэд алхаж өнгөрснийгөө дараачаар гинэт зог тусган эргэж хараад дотроон тэр мөн байна хэмээн хэлдэг. Манай хоёр олон жилийн дараа эцэст нэг юм бие биентэйгээ ярилцсан.
Тэдний хоорондоо одоо хүртэл үл ойлголцол зөндөө байгаа учраас хоёр талаас хүчээр авчраа суулгачихсан юм шиг л юу ярьж хэлэх учраа хин нь нэг их сайн олдоггүй. Ээж чинь юу тохиолдоод ийм харамсалтай зүйл болчихудаа хэмээн хаан яриа эхлүүлэхэд Рүми шууд өөрийгөө дотроосоо дүгжиж ээжийн утсан дээр өөрийн чинь дугаар байгааг санамсаргүй болоод харчихсан. Өөр онц зүйлгүүдээ хэмээн олон жил тээж явсан гомдлоо тэр хитрхи даруухнаар ийхүү илэрхийлдэг. Орох хаалганы хажууд чимээ шүүгэн гарснаар бүх хүний анхаарал тийшээгээ хандна. Өөдөнд нь барилгын компаниг их тодотголтой дээрэмчид өөрсдийн захирал миний хамтаар нас барсан эмэгтэйд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байна. Яг нөгөө газрыг нь чөлөөлж илүү том барилга барих гэдэг нөхдүүд байхгүй юу? Мен захирал ээжт нь тохиолдсон харамсалтай үйл явдалд мөнгөнд итгэмж өгөхөөр Рүми рүү сарвадагч манай охин тэрний дугтуйг нүүрлэн эргүүлэн шидэд би энэ асуудлыг шүүхээр шийдүүлж та нарыг бүгдийг чинь байх ёстой газар руу чинь явуулнаа хэмээн оролдов. Нөхцөл байдал улам хорцдож дээрэмчид дураараа ажиллаж эхлэхэд Рүмигийн найз Ким гэх залуу тентхийн хаалгаар орж ирдэг. Дээрэмчид хэсэг дураараа авирлаж байгаа тэндээс явхад Ким хөгшин ирлүү ойрцсноо. Та Рүмигийн эцэг мөн үү хэмээн асууна. Би охины чинь өмгөөлөгч байгаа юм. Та хэрэг гарвал над руу холбогдоорой гэд нэрийн хуудасаа түн татгуулдаг. Ким хааныг дагуулж гараад охиных нь ресторан дээр хурж ирээд ямар учиртай зүйл ер нь болоод байгааг тэрэнд тайлбарлаж өгдөг. Энэ хавийн бүс нутаг тэр жигтэй хятадын жуулчдад зориулсан худалдааны том төв болно. Энэхүү ажлыг гардаж хийж байгаа барилгын компани бол таны дөрөвний хардаг Мен захирлын Tisan Construction. Үүнтэй холбоотойгоор тэд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа ч нөхөн төлбөр өгөлгүй зүгээр л гэр орноос нь гаргаад хайчгаж байгаа юм. Тэгснэ залуу хүү гинэ чимээг босноо. Та ер нь цаашдаа яа гэж бодож байна. Чи энэ бүхнийг шудраг бос гэж бодсондоо энэ ажлыг авсан уу? Эсвэл Рүми чам таалагддаг болохоор авсан уу? Гэхэд нүүр нь улаасан Ким үгүй огтхонч тийм биш гэд мэлзээд эхэлнэ. Миний охинд энэ бүх зүйлс асуудал нэмнэг гэхээс амьдралд нь нэмэр болохгүй. Чи энэ хэрэгээ орхиод миний охиныг тайван орх гэдэг Ким шүүхийн өмнө энэ хэрэгт ялгахтаа бүрэн дүүрэн итгэлтэй байгаад байгаа юм. Хаана оршуулгын ёслолд орж дууссан болохоор энэ бүхнийг орхиод буцаад өөрийнхөө хэвийн амьдралд орохыг хүсдэг. Рүмигийн түүн рүү харж байсан шийдэмгий харц нүдэнд нь харагдаад эхэлдэг. Уурласандаа тэр тамхиа базаж хамаг хүчээр шидчихтэл эргэн тойронд нь байсан хог новчнууд ардаас нь дагаад явчихсан тэр. Новшиж гэрт болсон тэр үйл явдал жинхэнэ байсан юм байна. Би энэ бүхнийг удирдах байгаа юм байна. Гэснээр гэртээ хурдхан буцаж ирээд бодлын хүчээ шалгахаар тэр суудаг. Тэгсэн нэрэл хүссэн зүйлсээ санаагаараа удирдах зогсохгүй эргэн тойрныхоо сул хэвтэж байгаа эд юмсэгч гэсэн агаарт эргэлдүүл чадаж байна. Ингэснийхээ дараачаар тэр өөрийнхөө хамгийн сайн найзаасаа өгшөө. Ер нь нэлбчэд тэгээд байгаа нөхдүүд хэрэг мөнгө олдгийн болох юм мэдэн бодлож асуувал их мөнгө олдог гэсэн. Гэхдээ чадвараасаа хамаарат янз бүр. Тэгсэн ч гэсэн хамгийн муу элбчин чи тэрийн цалинг нийлүүлсэнтэй тэнцхээр цалин авдаг гэсэн гээд энэ хүү яриа дуустав. Маргааш болоход хаан их нэртэйгээ сүүлчийн удаа салгах ёслол хийн. Тэгээд тэр охиноо дагаад худалдааны төв дээр очиж цаашдаа юу төлөвлөж байгааг нь мэдхээр явдаг. Тентхийн иргэд нүүлгэн шилжүүлэлтийг эсэргүүцэж барилгачдын өөдөөс бослог гаргахаар шулуутсан байна. Манай хүн тэдний нийтийн төлөвлөгөөг сонссон дайруудаал. Та нарын наа санаа бүтэхгүй. Бульдозер ирээд л энэ байшингуудыг газартаа тэгшлэж эхлэхэд та нарт холоос хар зогсохоос өөр ямар ч сонголт үлдэхгүй. Рөми охин минь чи энэ утгагүй үйлдэлээ одоохон бол. Надтай хамт яваад сургуультаа эргэж ороо гэхэд энэ муу ч одоо юу яриад байна? Бид нар яахаараа юу ч хийж чаддаггүй юм. Чи л чадахгүй байх гэж нэг нөхөр босч ирснээр Рүмиг оролцуулаад хаана бүгдийнх нь эсрэг ганцаараа болчихдог. Рүми эцгийнхээ өдөөс харж байгаад эндээс зайлаад өгөөч хэмээн гуйснаар манай эрэгтэй тэндээс яваад. Болсон явдалд нэг их сэтгэлээр унсан зөвлгүй хаан оройн нэгэн шөнийн клубд очиод илвчнээр ажилд орох хүсэлд гарна. Ингэхдээ мэдээж тэр өөрийнхөө чадварыг үзүүлдэг. Энэ үйл явдлын дараа манай гол дүрийн мөнгөний асуудал нэг мөр шийдэгдэж байгаа юм. Дахиад нэг өдөр өнгөрөхөд Ким, Рүми хоёр ээжийнх нь хэргийг гардан хариуцаж байгаа прокурортой уулзахаар явцгаана. Хэргийн нотлог баримт хангалтгүй байгаа учраас нилээд асуудал үүсэж байна л да. Үгүй эрхмээ тэр золгүй явдлыг бичиж авсан машины хар хайрцаг байгаа гэсэн. Ийм байхад яахаараа хангалтгүй болчихдог билээ гэхэд тухайн машины эзэмшигч нь бичлэгээ андуурсан байна гэж мэдгдсэн. Нөгөө барилгын компани эзэн л биднээс өршчих шиг боллоо. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Энэхүү уулзалтын дараачаар Ким нөгөө машины эзэнтэй уулзахаар явж Рүми харин гэртээ харахаар болдог. Хаана худалдааны төв дээр ирж гисэн охиноо хүлээгээд байж. Рүми ч нэг их удалгүй Кимээс салаад тэнд ирж таарахад охин минь чамтай хоёулахнаа уулзаж болох уу гэд хүмүүсээс олддог. Тэгснэ манай хүн саяхан олж авсан супер чадвараа түүнд хэсэг үзүүлж
Би сайн цалинтай ажилд орсон. Хоёулаа шинэ амьдрал эхлүүлцгээе. Надад наадах чинь огтхон ч сонир биш байна. Би биш та юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Та үргэлж асуудлаас зугтаж ирсэн. Хариуцлагагүй амиа бодсон гэцэг. 10 жил өнгөрсөн чи яг л тэр хэвээрээ нэг мо удахгүй илб сурч ирчгээд дахиад л зугтах замыг сонгож байна. Би гэр бүлээ өрнөөс хамгаалах гэж л зугтаасан гэдэг ч Рүми тэрний яриаг үргэлжлүүлэн сонсолгүйгээр ганцааран нь үлдээдэг. Энэхүү яриа өнгөрсөнд болсон үйл явдлыг дахин нэг удаа сануулсан учраас хаана харих замдаа бяцхан окноо орхиж явсан тэр нэгэн гунигтай өдрийг эргэн санана. Ингээд алхаж байтал минь захирал хүмүүсээ бүгдийг нь дагуулчихсан машиндаа сууж байгаатай таар. Энэ мөн новш яг манай Рүмигийн байгаа газар руу явж байгаа юм байна. Очиж туслахгүй бол хэцүүдгэн гээд ардаас нь гүйдэг. Худалдааны төврөө ойртох машины цуваг харсан хэдэн залуус нөгөө хэддээ дохиог. Дотор байгаа хэд бүгд зөвлөрч эсэргүүцэлдээ бэлдэж ганц нэгэн цагтаа дуудахаар тэндээс гарна. Мен захирлын хүмүүс буусан даруйдаал гарт таарсан болгоно эвдлэж хэмглэн худалдаачдтай үзэлцэж эхэлдэг. Өөрөө мен захирал энэ бүгдийг холоос харан зогсох бөгөөд сугны үсэндээ камер атгуулчихсан сайн бич бүгдийг нь бич гэсэн тушаал буулгаж байна. Тэмцэл эд дундаа орж хэнэн ч бууж өгөх шинжгүй орилсон хашгирсан үйл явдал дээр хаана хүч нэмэгдэж ирдэг. Өөрийн супер хүчний тусламжтайгаар тэр гарныхаа нэг савл таарал 10-аад хүнийг өсөртөл нь алгадаж байна. Тухайн үйл явдлыг харсан хүн болгон толгооруугаа нэг сайн дэлсүүлээд авсан юм шиг л гэнэт зог туссан дор дороо зогсоцгоо. Мен захирлын бас сүнсэн зайлчсан бөксөө чангалан одоо яах вэ гэд байж байтал цагдаа нар азар хурж ирдэг. За тэгээ зодсон зодуулсан хоёр талаа цагдаагийн хэлтэс дээр ирсэн даруйдаал бүгдээрээ хохирогч болоод хувирчихдаг. Хүн болгон л хохирсон, бич зодуулсан, бич гимцэн, энэ маанч, тэр маанч гээд сүултээ бүр буруутай хүн нэг ширхэгч байхгүй болоод явчихна. Рүмигийн яриагаар бол мен захирал өөрийн хүмүүсийг тэдний амьдардаг газар руу хүчээр дайруулсан болж байгаа. Нөгөө талд мен захирал Рүмигийн ярьсан бүхнийг үгүйсгээд дээрэс нь болсон бүх явдалд ер бусын чадвартай энэ хүн л буруутай хэмээн хаан руу заадаг. Энэ хүний манай ажилчдыг гэмтэж байгаа бичлэг нь надаа байгаа. Тэр хардаа тэр гараараа далахад л манай хүмүүс үсрээд алга болчихж байгаа сте. Мен захирлын энэ яриа яг л галзуу солиотой хүн шиг цагдаа нарт санагдсан учраас за ойлгомжтой. Хоёр тал хоёулаа буруутай. Хэн хэнийх нь нотлох баримт хангалтгүй. Ингээд таарцгаагээд бүгдийг нь гаргана. Оршин суугчид хэлцээс дуулууртай гэгч нь гаран алхаснаа нилээд холцсныхаа дараачаар мен захиралтай хүчтэнцэн үзэж тэрнийг буулгаж авсандаа үнэхээр их баярлацгаадаг. Бүгд л хаан талархаж та их мундаг байсан баярлалаа гэх мэтчлэнгээр хааныг тэд өөрсдийн хүрээлэлд албан ёсоор инхүү нэгтэж байгаа юм. 8-ачд эргэж ирсэн даруйдаа мен захиралд бүр хүчтэй үзүүлэхийн тулд худалдааны төв рүү орох гарах бүх замыг хааж эхэлдэг. Хаан ч гэсэн энэ ажилд хандсуу шамлан орж машин тэргийг дураараа нааш цааш болгох бөгөөд энэ нь тентхийг манаж байсан ажилчдын зүрхэнд шарус хуруулчихдаг. Зарим марин яан ч гэдэг байгаа юм те. Энэ бол бүр үйллэж төрхөн. Өөний ардуур хэргийн эзэн мен захирал яй дөө энэ хэдэн бедакуудыг гिचгсэн сууж байтал тэрний утсан дугаараа захирлаа маргааш тантай 12 цаг үед уулзсан завтай бицтэй гэхэд тийм дэгээгээ салгадаг. Энэ бүхэн ямар учиртай уулзалт болохыг мен захирал хинээс ч илүү мэдэж байгаа. Ингээд маргааш болж уулзалт болоход энэ бүхний ард дахин жинхэнэ эзэн нь бидэнд дийл болдог. Захирал хаан. Мен захирал угаасаа иймэрхүү ажилд жолтон л да. Залтай эмэгтэй эхэндээ маш илдгээр мен захиралтай яриагаа эхлүүлдэгч удалгүй бие хамгаалагчд нь орж ирснээр жинхэнэ шулан болон хувирна. Барилгын ажил яагаад удаашрах биш бүр зогсчод байгааг тэр асуухад ер бусын чадaltaй нэг хүнээс болоод бид яаж чадахгүй байна. Та бидэнд туслаач гэхэд би угаасаа тэрнийг яаж зогсоохоо бодоод олчихсон байгаа хэмээн тэр хариулдаг. Эсэг хугацааны дараа гэнтэл манай хүний ер бусын чадвараа ашиглаж байгаа бичлэгнүүд зурагтаар засагдаад эхэлнэ. Тэгснээ одоо манайхаар бол тороолууд юм да. Тийм хүмүүсийг хөслөж нэг нийгэмд аюултай хүн мэтэр хэд сэвсэн нэг талтай мэдээллийг засаж эхэлдэг. Хэвлэл мэдээллийн нөлөөнд авсан цагдаанаар 24 цагийн дараа л гэхэд ямар ч шалтгаангүйгээр худалдааны төв дээр зөв зүгээр мөрөөр ойжсэн хааныг байцаал давах нэрийдлэр бүр гавлаад аваад яв. Үүнийг харсан Рүми сандарсандаа Ким өмгөөлөгч рүү залгаж юу болж өнгөрсөн талаар тэрэнд ярьдаг. Ким өмгөөлөгч Рүмигийн дуудлагын ардаас дахиад өөр хүнтэй уцаар ярьдаг нь ээжийнх нь хэргийг хариуцаж байсан нөгөө прокурор. Рүмигийн ээжийн хэрэг хаагчлаа. Тэрний амь насанд хүрсэн хүн гин бурууга хүлээсэн хэмээн тэр хэлдэг. Энэ болохоор мен захирлын компани тухайн хүн амны хэрэгт огтоос хамааралгүй болохын тулд нэг хүний амьдралыг зүгээр л золиосж гинэ гэсэн үг юм. Дараалсан энэ олон хажин жигтэй үйл явдлууд хэний санаа байсан бэ гэхлээр энэ залтай хүүхний санаа байсан болж таар. Хонгийнхын нэмэгтэй мен захирал тандаж компанийнхаа нэрийг соль өөр нэртэй болгочихвол хэл ам холоор өнгөрнө хэмээн сануулсан байна. Үүнээс хэсэг хугацааны дараа бөөн хоёрыг дуулга болсон цагдаанаар худалдааны төв рүү дөхөж ирж байгаа нь харагдана. Барилгыг буулгахын тулд цагдаанаар барилгачид чадах бүхнээ хийх бол нөгөө талд хөөх юм уу хэдэн худалдаачид байдаг хүчээрээ л эсэргүүцэл үзүүлж эхэлдэг.
Энэ бүхний ардуур Хон гэх нөгөө эмэгтэй хаантай ярилцаад сууж байна. Таны хүч чадал их сонирхолтой. Би таны өмнөд хизээж харж байгаагүй их мөнгийг өгч чадна. Та надад ажил. Хэрвээ үгүй гэвэл олон нийтийн сүлжээгээр би таныг нийгмийн дайсан болгож зарлах болно. Та болон таны охин энэ улсад гიშгэх газаргүй болно гэсэн. Сайн бодоорой гэд сүрдүүлээд тэрийн удаад өнгөрдөг. Өөрөөрөө явах зуртаа хаана худалдааны төв дээр болж байгаа үйл явдлын шууд дамжуулалтыг санамсаргүй харж байгаа. Эцэг хүний хуваар тэр охиноо аюулд орсныг мэдсэрэж торны цаанд зүгээр суугаад чадахгүй болохоор өөрийн хүчээ ашиглаж шоронгоос түрхэн зурт орохоор шийддэг. Тэгээд аль болох чадах чинээгээр багхан хохирол тухайн байшинд учруулад цонхоор нь гараа зогтчих. Зогсоол дээр тэр Хонгтой таарна. Эмэгтэй, миний охиноос хоолхон байгаарай. Намайг хинт зогсоож чадахгүй гэдгийг харж байгаа үстэй гэж сануулад яарвчлан худалдааны төв рүү явдаг. Ким өмгөөлөгч энэ үеэр яг үүмэн болж байгаа газарт ирчихсэн Румиг хайхад явж байна. Хаана ирсэн даруйдаа цагдаа нарыг бут нэргэж духанд нь баргал нэг неслаад өнгөрөхөд нөгөөдөлд нь хөл толгооныхоо байрыг сольж гөпсөөрөө яриад үлдчихэв. Уймсан олон хүний бужигнаанд Руми яаж явж байгаа ч юм бэ? Дээвэр дээр гарчихсан. Тэгээд яаж явж байгаа ч юм бэ? Тэндээсээ унчихдаг. Хаана назаараа түүнтэй ойрхон байсан болохоор газар түрхээс өмнө тэрнийг аварч чадна. Румиг тэр хөршүүд нь хүлээлгэж өгөөд тэр нийгмээ сайн харж хандаж байгаарэ хэмээн загтдаг. Манай охин энэ үед аав нь тэрнийг дахиад л хаяад явах нэ хэмээн айж ихээр гуниглаад үлдэнэ. Хаана буруу юм хийсэн гэдгийг мэдэх учраас нэгэнтэл охиноо аюулгүй болгосон болохоор цагдаа нарт өөрөө бууж өгөхөөр буцаад ирнэ. Энэ явдлаас хойш 4 жилийн дараа. Тийм ээ, та нар буруу сонсоогүй. Шууд 4 жилийн дараа. Хаана энэ өдөр шоронгоо суллагдах бөгөөд Ким өмгөөлөгч түүнийг тосч авч байгаа нэ. Ким тэрнтэй уулзсан даруйдаа би охинтой чинь гэрлэгч байгаа та зөвшөөрнө үстэй хэмээн тулгаж асуувал би чиний наа санаагч нь анхнаасаа л мэдэж байсан. Хэрвээ чи надад таалагдаагүй байсан бол тэр дор нь тэр өдөр алаа тажчихсан байх байсан. Тэгсэн бол чи тэр одоо энд ингээд яриад явж байхгүй штэ гэд явж байтал манай хоёр нөгөө өвхөө хатан тэмцээд байсан худалдааны төвийнхөө яг хажуугаар явж өнгөрдөг. Нөгөө газар нь одоо нэгмүү хоосон талбай босон байх бөгөөд барилгын ажил нь маш олон хүчин зүйлсээс болоод зүгээр л зогсчихсон байждаг нас. Манай кино ямар ч утгагүй болоо шааж байгаа. Би бараг үзсэндээ Гэтэ энэгээр зохиолч найруулагч нь ямар нэг санаа хэлгээл зориуд ингээ киногоо төгсгсөн байх л та. Тэгээ ойлгочихгүй те. Утга нь өөрөө гоё шүү дээ те. За тэгээ энэхүү кино маань хаана хайртай охин Руми дээр хурж ирээд түүнтэй уулзаж шинэ нээсэн ресторанд зөөгчөөр ажилд орсноор дуусч байгаа юм. За тэгээ энэ түрээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.